Тэгээд та бэлэн байгаарэ 5 дахь өдөр болгон Дональд Трамп юу гэдэг юм бэ гэх юм бол хөрөнгөний зах зээлийг тусалсан савлуулдаг твит гаргадаг шүү. Тийм учраас боломжтой байгаарай guys. За бидний ярьдаг дэлхийн улс төрийн сэдв өнөөдөр нэг товчхон бадсан видео хийчихсэн. Өнөөдөр өөр юу болж байгаа юм бэ? Түрүүн би таад юу үзүүлсэн бэ гэх юм бол энэ Зеленскигийн багтаа ирж байгаа бичлэг. Тэгээ Вашингтон хотын онгоцны буудлын дээр ер нь бол Америк хүлээж авах хүн байхгүй. Дандаа өөрийнхөө хүмүүстэй уулзж байгаа. За бас өөрийнхөө онгоцны жолооч нараа игнэгээ тавьсан байгаа. Тэгээд юу болсон бэ гэх юм бол ер нь бол Дональд Трамп яг Зеленский ирэхээс өмнө Путинтэй уулзаарэ Tomahawk худлаа бүх юм худлаа болсон. За тэгээ өөр нэг айгуу сонирхолтой бичлэг гараад ирсэн. Вашингтон хотын төвөөр ингээд энэ хоёр явж байгаа. Тэгээ өмнө та санаж байгаа юм бол Америкийн их хурл дотор хүлээж авсан мань хүнийг Churchill гэдэг бүр нэрлсэн Америк магтаа явж исэн эрх чөлөөний баатар арт түмний төлөөлөгч гэх мэт шин. Тэгээд заал дүүрэн хүмүүс тэгээ их хурлын гадаа баахан жигсэн Зеленскийг дэмжсэн хүмүүсээр ингээд гудамж хотон дүүрсэн. За одоо ерөөхдөө тэр тренд яаж байгаа юм бэ хэдүүлээ хамт нэг харцгаая. За миний хүлээлт юу юм бэ гэх юм бол амар олон хүмүүс байх хэвээр. Слава Украинаар ингээд дүүрсэн байх хэвээр. Oh my god, дүүрсэн байж тээ. I'm American and I support Ukraine. Day 1000 энэ хүнд нэг шин самбар нэг жоохон скотч нэмээд өгчөөч дээ. Тэгээ энэ хүн бүр ингээ унгасан алдчихин тий. Oh my god ингээл Украины төлөөлөгч. Oh my god. Oh my god. You're very welcome. You're very welcome. Тавтаа морилно. Оо Зеленский цаан яа. Selfie time. Okay. Тэ 1330 өдөр болсон байна. Зеленский би өөрөө баярлаа гэж хэлэх хэрэгтэй байгаа гэх юм бол миний чаналын дагагчийн баг тал нь энэ улс төрийн сэдвээсээ гарч байгаа хаа тий. Баярлаа Зеленский. За Германы хэвлэл мэдээл бас энэний тухай Зеленскигийн юу болж байгаа юм бэ? Орос Украины дайн дээрээ бас нэг хөөрхөн дүгнэлт хэлж байна. Сонсцгоо. Also ich glaube, dieses Telefonat kommt jetzt zur absoluten Unzeit für Volodymyr Zelensky. Die За энэ Трамп Путин уцаар ярьж байгаа нь бол бүр хамгийн тохиромжгүй үеэр энэ хоёр уцаар ярьж байна. Энэ Дональд Трамп албаар хийж байгаа. Энэ бол тодорхой. Яг гэх юм бол Зеленский явсны дараа ярьж болно, ярихгүй байсан ч болно. Гэхдээ Зеленский яг ирсэн өдөртөө ингээ уцаар ярьж байна гэдэг чинь нүрл нөлмж байгаа гэсэн үг шүү дээ. Die ukrainische Delegation ist schon länger hier in der Stadt und hatte bereits auch Treffen mit hochrangigen Vertretern der großen Rüstungsunternehmen hier mit Lockheed Martin. За тэгээд Зеленский ба түүний баг нь аль хэдийн Вашингтон ирсэн байх үедээ Дональд Трамп уцаар яриад тэг хүлээлтийн жоохон ер нь бол сэтгэлийг нэг унгаацсан байна л да. За тэгээд Зеленский багаар өөр юу хийсэн бэ гэх юм бол зэвсгийн үйлдвэрлэгч компаниудтай уулзсан байна. Raytheon компани төлөөлөгч нартай уулзсан. Raytheon юу хийдэг юм бэ гэх юм бол айгүй ойлгомжтой тэр Tomahawk пуужингийн үйлдвэрлэгч Raytheon. Raytheon, die diese Tomahawk-Raketen bauen. Wir wissen энэ эмэгтэй хүн Германаар энийг Schmunzeln гэдгийн одоо амны булангаар нэг Inech geht, Mischech geht. Aus dem Pentagon, dass es einen Plan gibt in einer Schublade, der dazu führt, dass die Tomahawk-Raketen sofort an die Ukraine gegeben werden könnten. Das heißt, die Ukrainer haben, glaube ich, schon damit gerechnet, dass... Тэгээд Украинчууд юу гэж бодож ирсэн бэ гэх юм бол Дональд Трампын ширээ шүүгийн дотор нэг экспортын документ тэрнээр гар хэсэг зурагч юм бол тэд нэр баг өөрийнхөө одоо нисэж байгаа онгоцон дотор Tomahawk пуужин аваа явна гэж бодож исэн гинэ. Хөшөө. Чи маргааш өглөө юу хийх? Таачгүй. Чи хуруугаа уншуулна. Залахгүй байна. За дарах. За. Нэгтгэс тавтах. Зуны амтлаараа жоохон амрын тэгээ буцаагаад ажилдаа орчин. Зээлээ төлнө. Тэгээ 30 настай хөвцсөн юм бол заяа. Хүү, шгүүдээ талтаа орчлоо. 20 жил нараа тэтгэвдэх юм. Хүү. Ямар сонсогч байна? Солиод байгаа зү. Би бас тийм байсан юм аа. Гэхдээ миний амьдрал минийх байх ёстой гэд би 10 жилийн өмнө шийдээд еврей хүн шиг хөрөнгөлөл үүсгээд хөрөнгө оруулалт хийгээд ирсэн. Амар хэцүү байсан. Сурж авсан юм аа би номон дотор шингээсэн, сургалт хийсэн, компани үүсгэн байгуулсан. Би энэ өвчнөөс салж чадсан.
Тэ энэ хуруу шүү дээ. Хизээж хуруу уншигчтай золохгүй. Never again. За чи яг адилхан юм өвчнөөс салмаар байгаа юм бол зээл мэйл янз мөнгөний зовлонгоос салмаар байгаа юм бол би сургалтаа санал болгоё. Мөнгөний зовлон баяртай гэсэн сургалт. Энийний талаар дэлгэрүү мэдээлэл авмаар байгаа юм бол видеоны эцэст эргээд уулзъя. Sie hier morgen bei Ihrem Gespräch eine Zusage zu solch einer Lieferung bekommen. Jetzt eben. Ja, тэгээд маргааш за өнөөдөр шөнө Дональд Трамптай уулзах юм байна. Тэгээд юу болох нь ер нь бол тодорхой. Пуужингу харна. За нэмээд Russia Today дээр Путиний хэвлэл мэдээллийн одоо ахлах нь бас ингээ мэдээлэл өгч байна. Тэгээд Дональд Трамп Путиний утсаар ярьсан ерөнхийдөө энэний тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна. Ер нь бол энэ хоёрын утасны ярилцлага тэр Украины дайн дээр төвлөрч ирсэн. Владимир Путин дал подробные оценки сложившейся ситуации, подчеркнув. За тэгээд ер нь бол ямар мэдээлэл өгсөн бэ гэх юм бол тэр байлдааны талбай дээр юу болж байгаа юм бэ? Фронт дээр юу болж байгаа юм бэ? Энэ дээр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн гэж байна. Тэгээд нөө Оросын тал ер нь их тайвныг хүсэж байгаа. Дипломат шийдлийг хүсэж байгаа юу юм бэ гэх юм бол тий НАТО гишүүн болохгүй. Эдгээр бүгдээрээ тодорхой. Ер нь бол энийг Оросууд өнгөрсөн 3 жилийн хугацаанд энэ өөрийнхөө хүсэж байгаа юм байр суурь ерөөсөө өөрчлөөгүй. Тэр бол хэвээрээ. Дипломатического решения. Было в частности отмечено, что в ходе специальной военной операции российские вооруженные силы полностью владеют стратегической инициативой по всей линии боевого соприкосновения. Тэгээд Владимир Путин Трампд юу гэж хэлсэн бэ гэх юм бол байлдааны талбай дээр Оросууд тий талбай нийтээр ерөөхдөө амжилттай явж байгаа. Стратегийн давуу талтай. Ерөөхдөө ялж байгаа. Украинчууд ялагдж байгаа. В этих условиях киевский режим прибегает к террористическим методам, наносит удары по гражданским целям и объектам энергетической структуры. За тэгээ ялагдж байгаа учраас ер нь бол Украины тал аргаа бараад юу гэж нэ гэх юм бол Оросын иргэдүүдийг бөмбөгдөж байгаа. Тэгээ бас Оросын эрчим хүчний дэд бүтэц ло Пуужин дроноор бөмбөгдөж байгаа. На которые мы вынуждены соответствующим образом отвечать. Тэгээд манай эрчим хүчний дэд бүтэц тэ газ нефтний үйлдвэрлэл рүү халдж байгаа учраас бид нэр адилхан хариу барихаас өөр аргагүй болсон гэж байна. Особый акцент в ходе телефонного разговора был сделан на вопросах украинского кризиса. За. Өөр Словак улсын Фико ерөнхий сайд бас нэг юм гоё юм хэлсэн. Сая Европын холбооны их хурл дотор юу болж байгаа юм бэ? Ер нь бол тэнд юу яригдаж байгаа юм бэ? Яг гэх юм бол таад мэдж байгаа үйлдвэрлэл ерөнхийдөө муу байгаа, эрчим хүчний бодлого нь бол муу байгаа, ажилгүйдийн түвшин нэмэгдэж байгаа, цагаачдын кризис disaster болж байгаа. Тэгээд ерөнхий сайд Фико энэ Европын холбооны улс төрчнөр ерөнхийдөө Европын их хурл дотор яг юун дээр анхаарч байгаа юм бэ? Биднэрт одоо хэлж өгнө. Prepáčte za otvorenosť, ale Európska rada začína bodom číslo 1. За, шулуухан хэлэхэд Европын холбооны чуулга уулзалт юугаараа эхлэх бэ гэх юм бол номер 1 сэдв илүү их мөнгө Украинд. Peniaze pre Ukrajinu. Bodom číslo 2. Zbranie pre Ukrajinu. Номер гол сэдвүүдийн номер 2 Украинд илүү их зэвсэг нийлүүлэх. Bodom číslo 3 dávame dosť Ukrajine. Гол ярьдаг сэдв номер 3 бид нар хангалттай юм Украинд өгж байгаа юу? Одоо мөнгө зэвсэг. Bodom číslo 4 pôžičky Ukrajine. Гол сэдв номер 4 одоо үргэлж яригддаг тий Украинд зээл олгох. Bodom číslo 5 majú sa Ukrajinci dobre. За тэгээд сэдв номер 5 Украин ерөнхийдөө сайн уу? Тэгээд дайжгүй байна уу? Bodom číslo 6. Тэгэл сэдв 3 ерөнхийдөө энтэй яг холбоотой. За ингээд Фико ерөнхий сайдыг ингээд сонсохороо нэг ээж аав хоёр юм шиг те. Одоо Европын их хурл нэг хоёлоо ээж аав. Тэгээд хүүхэд нь хэм бэ гэх юм бол Украин. Тэгээд ээжээ илүү их мөнгө хэрэгтэй. Аава илүү их зэвсэг хэрэгтэй юм байна. Аава мөнгө зээлэж. Тэгээд та хоёр надад хангалттай туслахгүй байна. Бараг нэг аригчин гівт хэрэгтэй шиг сонсогдож байгаа зү тэ. Nič.
až na záver sa ideme zaoberať konkurencieschopnosťou Európskej únie. Тэгээд хамгийн сүүлд тэгээ Украиныг тултал нь ярьсныхын дараа хэдүүлээ юу ярьдаг юм бэ гэх юм бол Европын холбооны эдийн засгийн өрсөлдөх чадвар. Pán komisár, ak nezačneme hovoriť úplne vážne o tom, čo ideme urobiť pre automobilový priemysel, teraz hovorím o Slovensku, a nezačneme hovoriť o tom, čo sa bude diať, pokiaľ ide... За тэгээд би ерөөхдөө тэр Европын холбооны комиссар дарагтай юу ярьсан бэ юм уу? Юун дээр анхааруулж байгаа юм бэ гэх юм бол хөөе энэ автомашины үйлдвэрлэлийн сектор дээр яах вэ? Тэ? Яг гэх юм бол өрсөлдөх чадвар алдчихж байгаа. Тэгээ Словак улсад бас ерөөхдөө автомашины үйлдвэрлэл явж байгаа. Гэхдээ эрчим хүч үнэтэй авах юм бол энэ байхгүй. За нэмээд. Vysoké ceny energií. За тэгээ эрчим хүчний өртөг амар өндөр байна. Тэрэн дээр ямар арга хэмжээ авах юм бэ? За тэгээ энэгээрээ дамжуулаад бид нар хангалттай экспортлж чадахгүй манай эдийн засгийн өрсөлдөх чадвар нь ерөөхдөө буурч байгаа. Энэгээрээ дамжуулаад бид нар гадагшаа экспорт явуулах чадахгүй. За 19. balík proti Ruskej federácii, pokiaľ nebudeme vidieť v záveroch Európskej rady rozumné návrhy, formulácie a pokyny pre Európsku komisiu, pretože ja vnímam úlohu Európskej rady v tom, že ako lídri dávame určité pokyny Európskej komisii, ktorá je výkonný exekutívny orgán. A myslím si, že včera som jasne... За тэгээд энэ 19 дахь худалдааны хориг санкцийн багц хуулийг би ерөөхдөө нэг дэмжихгүй. To zdôraznil predsedovi Európskej rady a našou povinnosťou je teraz, pán minister, prísť s rozumnými návrhmi na doplnenie záverov Európskej rady, pokiaľ ide o výrobu aut a pokiaľ ide o ceny elektriny. За тэгээд та анзаарч байгаа юм бол Чех улс, Польш улс, Унгар улс, Словак улс хуучин Совет блок дотроо байсан улсууд юундаа санаа зовж байгаа юм бэ гэх юм бол эдийн засаг эрчим хүч бодит амьдрал дээр ерөөхдөө яаж байгаа нөгөө урт хугацаанд айгу тансаг байсан барууны улсууд Герман, Франц гэх мэт ерөөхдөө тэнгэрийн орон дотор ингээд илэрээл ингээд яваад байгаа. Та санаж байгаа юм бол өөр нэг мэдээлэл өчтөр Дональд Трамп юу гэж хэлсэн бэ гэх юм бол нэгдүгээрт Орос дээр 500% тариф бла 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 бла, Хэд дээр 500% тариф бла 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 бла. Нарендра Моди айгу мундаг, Нарендра Моди Трампд хайртай. Нэмээд Нарендра Моди Дональд Трампд ямар амлалт өгсөн бэ гэх юм бол манай энэтхэг улс ер нь Оросоос газ нефт худалдаж авахаа болж байгаа. Одоо энийг Дональд Трамп өөрөө хэлсэн. Энэ бол Ministry of Internal Affairs дотоод хэргийн сайд Government of India. Энэ бол энэтхэг улсын дотоод хэргийн яамнаас албан ёсны мэдээлэл хэлж байна. कि मेरी जानकारी के हिसाब से प्रधानमंत्री और राष्ट्रपति ट्रंप के बीच में कोई बातचीत नहीं हुई. Окей, энэ хэсэг жоохон энэтхэг байгаа. Одоо англиар ярина. कल. See on the issue of energy sourcing. За нөгөө эрчим хүчний худалдаа авалт, татаа авалт тий Оросоос энэ дээр би мэдээлэл өгье. We have made a statement. This was put out in the morning today. We would request бид нар албан ёсны мэдээлэл өгсөн. Тэр юу байсан бэ гэх юм бол ард түмэн номер 1 хамгийн хямдхан их усрээс эрчим хүч аавна. Америкаас баг зэрэг авах гэж үзэж байна. Гэхдээ тэрэн дотор юу бичигдсэн байсан бэ гэх юм бол Оросоос худалдаа авалтаа зогсоохгүй. You to look at that particular statement for the questions that you. За тэгээд ер нь бол Америкаас авах юм уу, Оросоос авах болох юм уу? Тэр албан ёсны мэдээллийг сайн уншаарай. Have on the question of whether there was a conversation or a telephone call between Prime Minister Modi and President Trump, I am not aware of any conversation. За тэгээ манай ерөнхий сайд Нарендра Моди Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай ямар нэгэн утсаар ярьсан юм уу гэх юм бол утсаар ярьсан тийм мэдээ надад байхгүй. Юу л жинаа гэх юм бол Дональд Трамп хотлоо ярьсан юм аа. За тэгээ энэ бол энэтхэг Америкийн дипломат харилцаа ерөнхийдөө нэлээд хүнд цохилт авсан. Хинээс болсон бэ гэх юм бол Дональд Трампаас тэгээ дахиад жоохон цохилт авч байгаа юм байна. Тэгээд дахиад энэтхэг улсын засгийн газар үгүй бид нар we will continue buying Russian oil. Бид нар бол Оросоос үргэлжлүүлээд газ нефт худалдаж явнаа л гэж хэлж байна. За иймэрхүү байна. Дэлхийн. Тэгээ хэдүүлээ хасаа бүтэн санд юу болох юм бэ хэдүүлээ харцгаая. Тэгээд та бэлэн байгаарэ 5 дахь өдөр болгон Дональд Трамп юу гэдэг юм бэ гэх юм бол хөрөнгийн зах зээлийг тулталн савлуулдаг tweet гаргадаг шүү. Тийм учраас боломжтой байгаарай guys.
Болгоомжтой байгаагүй хүмүүс өнгөрсөн 5 дахь өдөр криптогийн зах зээл харсан. Тийм ээ? Биткойн баг хэдхэн минут, хэдхэн цагийн дотор 20% унаад одоо буцаагаад яаж юм? Хөрөнгөний зах зээл бас тодорхой хэмжээнд унсан. Тийм учраас та хэд те 5 дахь өдөр болгон томоохон позициудаа ерөөхдөө эрсдлийг багасгаарэ. Та тийм дунд арьжаа хийж байгаа хүмүүс зөндөө байгаа хаа. За тэгээд те хамаг мөнгө бити алтаараа эрсдлээсээ агаарэ бити шуналт. Тэгээд Трампын твитүүдийг өнөөдөр шүн хэдүүлээ харцгаая. Мөнгөний зовлонгоос салах амархан биш ээ, амар хэцүү. Гэхдээ хамгийн үр дүнтэй, хамгийн гоё амжилт гэх юм уу да яагаад гэх юм бол энийг дараа чиний амьдрал чинийх болно. За энэ сургалт дотор юу орцсон байгаа юм бэ гэх юм бол би одоо 4-5 жил тасралтгүй хувь хүний сургалт контент явуулж байгаа. Энийн тухай бүр 3 ном бичсэн. Энэ дээр хамгийн тийм үр дүнтэй, арга сайтай юмнуудын оруулсан байгаа. За тэгээ энэ зүгээр сургалт биш. Энэ зүгээр видео бичлэг биш. Энэ зүгээр юм унших биш. Хоёулаа хамт дасгал хийнэ. Чамааг ухамсартай болохын тулд, чамааг доор хаяж 6 сар мөнгөө далт хийлэгдэг болохын тулд хүн цохилт хэрэгтэй. Чамд хүн цохилтын үгнөө бас хөвгчлөлтэй. Фан. Чамаа ерөөсө зоохгүй чи залахгүй чи ерөөсө уйдахгүй амлж जैन заяа. За ойролцоо 200 гаруй хуудас контент 25 видео бичлэгийн дараа чам бас юу гаргаж өгөх юм бэ гэх юм бол санхүүгийн тайлбарыг чинь гаргаад өгч. Хизээ хідэн төвөртэй болох юм. Би яг хизээ энэ зовлонгоос салах юм бэ. Бүх юм тодорхой. Одоо ганц үлдсэн юм юу юм бэ гэх юм бол чи өөр. Let's go.